16 жил өнгөрсөний дараа хамтдаа ингээд дуулна гэхэд бүр гоё санагдаад. Би тоглолт хийж үзээгүй шүү дээ. Манай откад одоо киноны сандад ирж байгаа гэсэн тийм. Наа тэрийг ярих гэсэн. Акапелла хамтлагийн хувьд бол мэдээж бүтэн 16 жил өнгөрсөний дараа хамтдаа бүрэн бүрэл түүнэрээ тайзан дээр гарах гэж байгаа учраас маш их догтлол тэгээ маш их кайфтай яг үзэгч болон акапелла хамтлагийн ингээл хамтдаа амар кайф авсан юм гоё уулзалт авах тайзан дээрээс үзэгчтэйгээ уулзж байгаа уулзалт миний хувьд бол тэгээд одгоо маань ирцээ ингээд дөрүлээ бас дуулж байгаа. Миний хувьд бол маш тааламжтай байна. Адилхан байл үү? Тийм. Өдрийнхөө хувьд маш их тааламжтай, маш их гоё сэтгэл хөдлсөн, догтлсон тийм аа. Оролцох хамтлагуудын ингээд оролцох өдөр том зарлагдаад оролцох хамтлагуудыг яриад эхэлж байхад тэгээ бид манай хамтлагийг оруулъя гэдээ ярьсан л да. Тэр үед болохоор одохгүй ирэхгүй уруулаад гарах юм байна гэсэн ойлголттой байсан. Тэгээд тэр хоорондоо томоохон одохгүй хоорондоо ярьсан байлээ те. Тэгээ манай одокгийн бас сэтгэл бас сэтлээд тэгээ ажил төрөлмжс гай байсан шүү те. Бүх юм зохицуулаад цаашаа бид гурав ч гэсэн сюрприз байсан. Тэгээд дурч сюрприз өрөөд ирсэн. Тэгээд бас олон жилийн дараа дөрүлээг хамт дуулаад нөгөө хөгжимгүү дуулдаг гэсэн дөрөв. Тэрийг дуулж чаддгүй байсан байхгүй бид нар. Тэгээд тэрийг дуулж муулаад үзэхэрэл амар гоё байна шүү дээ. Хүндэлж авдаг хоёр хахад тоглолтын дээр хамтлагийн тоглолтын дээр гарна гэдэг нь бүр маш миний хувьд аюул чухал юм. Тийм болохоор бүр ингээд өөрөө бүр зориод цааяа тэгээд дээр нь хамтлагаараа ингээд дуулна гэхэд бүр гоё санагдаад ирсэн. Ер нь бол одоо ингээд ирж очиод ингээд уран бүтээл хийх боломжтой болсон учраас ер нь бол уран бүтээл тоглолт хийн гэж бодож байгаа. Тэр тоглолт хийж үзээгүй шүү дээ. Ер нь Сидней баяр гэдэг нэг гоё тоглолт хийн гэсэн чинь тэр үеэр нь юу ч л сарс жилүүд нэг тийм болоод бид цуцалсан байхгүй. Тэгээд дэрс тоглолт хийж чадаагүй тийм амтлаг. Тэгээд дандаа зүгээр тоглолтуудад оролцож ирсэн. Тэгэхээр ер нь бол одоо тоглолт хийвэл бидний бас санхны тоглолт болох гэдэг юм. Тэгэл хийх байх л гэж бодож байна. Буцаад юм. Гэхдээ одоо яг би ингээ ер нь бол наашаа цааш ярих гэж байна гэсэн тийм төлөвлөлт байгаа. Тэгэхээр зөвхөн тоглолт ш одоо сая одоо эрэхтэй бас юм киноны санал авсан байгаа. Тэр хүмүүст аваас бичлээ уулзах тийм зорилготой. Тэгээд ер нь ингээ бүх юм уу эргээл ингээ ямарч гэсэн наашаа цааш авах гэсэн бодолтой байна. Хоёр оноос ер нь ингээд дуулаад яг тэгтээ акапелла гэж байгуулаагүй. Яг хамтраа дуулаад идэг. Тэгээд нөгөө манай Сүйс дотор ч нэг алдартай коридор байгаа. Маш гоё акустиктай амар гоё цөөрөөтэй. Тэгээд нэг юм шатруу өгсдөг хэсэг байдаг байхгүй яг тийм хэмрүү өгсдөг. Яг тэр шатны дээр бид банк дуулдаг. Тэгээд яг нэг тухайн үеийн манайхаас биднээс дээшгээ хоёр үе, доошоогоо хоёр үе бас биднэрт айгүйх дим болсон юм болов уу гэж би бодлоо. Дуулаач та нэг дуулж. Аль нь өөдгөө нэг дуулж. Амтлаг гэж бид нар шиг бодож байхад баг амтлаг болсон. Тэгээд бид нар чинь тэрүүгээрээ заяа огш мөн бид нарт дөө бас одоо найр хичээлгээ хайж байгаа. Өөрө хойно Орос улсад улаан удад очиж оюутан солилцоогоор очиж концертанд тоглоод тэрэн дээрээ яг одоо дөрөв хоолоогоор зэрэглийн өмнө Оросуудын маш хурам дуулаад тэгээд ер нь урам аваад тэгээл юм амтлаг гэд бэхжиж эхэлсэн дээ ер нь. Өөрийг одоо анх үүссэн цаг гэвэл нэлээд урагшаа ярина. Тэгээд яг Дашка огш төр бид нар байсан. Дараа нь уран бүтээл нэгдүгээр нийтлэгээд 2007-оос 8 онд энэ томаах төр кино өдөр төр байгаад сонор дээр байгаад тэр альбом хийсэн тэр цаг хугацаа бол бас 2007 он 8 он болоо явчихсан л да. Тайзны уран бүтээлгээд түрүү ярьсан. Тэр нь болохоор нөх хөвсөлтөө бид нэр сургууль төгсөөд 2005-аас 2007 ингээд тий 2005-аас 2007 оны хооронд. Тэгэхээр тэр хооронд бас л ингээд хамтлаг бас байсаар л байсан. Тэг бид нар шинжлэлийн тоглолтууд дээр дуулаад шинжилт тоглоод элдээ одоо баярын эслүүд арга хэмжээнүүд дээр дуулаад бас зөндөл явдаг гэсэн. Манай откож одоо театрч жүжигэн тоглоод бас яг жишнийхээ уран чадрын
Одоо өргөл тайсан дээр явж байна. Тэнд шатраас өрдөгтэй болсон. Тэгэл одоо оргил үе дээр Шүүний аваас юм ааш газар штеп. Одоо ч ойлын дайсан дараа. Ойлын дайсан одоо ч гэсэн энэ сайжруулалт дээр амар гоё кино гээл хүүхдүүд залуучууд амар хүздэг юм билээ. Тэгээд бас гоё санагддаг шүү дээ. Манай откад одоо кино сонирхол ирж байгаа гэсэн. 4 сарын 18-нд Зайсыг ил дуулцгаая. Акапелла.